Турбо кино суугт эргээд тавтай морил бид дурсамж 1988 киноны ээлжид ангиудыг ярихад бэлэн боллоо. Ингээд кинонд орцгоё. Арван дугаар анги амьдрал бол хатуу тоглоом. Зурагтаар хит дуу сонсоод хүүхдүүд сууж байна. Дуучных нь хөөхөн гайхсаар догсооны дотор эвгүүрхэд гарсан жонхон санаад авч асуудаг бол тэг араас нь гараад явчихдаг. Бусд нь уулаг алдаастай. Дотор нь муу байна гэд им бэлдээд өгдөг. Тэг зориг гарган дараа 7 хоногийн хагасанд завтай талаар нь асууна. Тэгсэн нөгөө талд киноны тасалбар явж авсан талаар нь хөвгүүд дунд соноо яриад сууж идэг. Зориг гарган сэтгэлээ илчлэх гээд байгаа бололтой. Жонхонч тоохгүй юм шиг царайлсаар ягч шууд кино үзье гээгүүч зав гаргаарай гэд хэлдэг. Өмнөх өдөр нь өөр газар тэмцээнтэйч бусдаасаа төрүүлж ирэхээр болж байгаа юм байна. 1989 оны 3 дугаар сар KBS бүх ард түмний дууны тэмцээн гэсэн том зарлал хараад манай 3 ээж хуучнаа дурсна. 5 жилийн өмнө бүх ард түмний дууны тэмцээний урьдчилсан шалгаруулалтанд манай 3 орох гээд бүртгүүлж исэн юм байна. Тэгээд орох дараалал хүлээж агаад сандарлаа дарах гээд нуусан архиа гаргаж ирж ууж агаад сүүлдээ бүр таг тасраад нэг нь гэртээ харчихсан. Нөгөө хоёр нь тас үсэрч бөөн хонигоо болж ижилтэй. Эрвээхий бүсгийг дуулах цөөвөр чонууд хамтлагийн 3 энэ 3 юм байна. Тэр өдрийг дурсах бүртээ байж яддаг бололтой. Эмнэлэг дээр харин аавууд ховцааны талаар мэдээ үзээд тэр талаараа яриад суухан сууж хэвтгэж байдаг. Бас ховцаа авах талаар ч яриад амжина. Догсооны аав ганцаараа ховцаа дэмийгээд сууж яхан тэрний оронд банкнд хадгалсан дээрээ л гэдэг. Харин нөгөө хоёр аав бол авсан дээргээд бие ятгасаар энэ яриад усна. Жомбо найз охиноосоо салж ядан зогсно. Дараа 7 хоногийн бүтэн сайн төрсөн өдрөө нь уулзъяал гин. Бас бие барихгүй миний дэрэг чөлөөтэй инэ. Хөөхөн харагддаг гэдэл тогтлуулаад сална. Манайгийн талаар бүх зүйлийг догсооноос асуугаад нэгэнгүй тэмдэглээд авчиж. Юунд дуртайг нь асуусан сэтгэлийн бэлэг гихтэн жомбон цаасан шувуу нугалж өгөхөр болно. Гаднаас дүүн орж ирсэн учиргүй хийж байгаа зүйлээ нугаал. Тэгээд ахтаа үерхэж байгааг нь мэднэ гэд хэлдэг. Цаасан шувуу мянгаыг хийж өгч хүслийг нь биелүүлнэ л гэж шүү. Дүүн сонсож байгаа туслахаар болно. Гэхдээ чаавас онгоцноос өөр зүйл хийж чаддгүй. Сэтгэл нь сайхан юм да. Ах нь онгоцны нисгэгч болох хүсэлтэй хിവэрээ юу гэсэн байлдааны онгоцны нисгэгч болж таардаг. Эмнэлэг дээр жонхоны аав эхнэрээ дууны тэмцээнд оруулахыг хүснэ. Эхнэр нь дургуутсан ч миний мөрөөдлийг биелүүлээ зүгээр хоролцоод өгөлдөөгийг гуйгаад байна. Агч эхнэрээ магтаж сумсаар оруулахар боллоо. Соноо буруу хоёр утсаараа хичээл нэхэлсэн талаар яриад 5 дахь өдөр уулзахар болоод таслана. Одоо л буруу хуулийн сургуулийн шалгалтанд бэлдэж байгааг дүү нартаа хэлдэг. Бас дараа сараас дотор байранд амьдрахаар болсон гэн хэлнэ. Догсон өрөөнд ганцаараа байна гэд бөөн баяр болно. Хажуугаар нь бураагийн өгсөн цамц багдаад бүр товч нь задарчдیں۔ Да. Бураагийн хүслийг биелүүлэх гэж гэрээрээ л бүсээ чангална. Тэг аавтайгаа хоолоо идэж байна. Та хийсэн юм уу гэж асуухт нь соноогийн ээж хийж өгсөн л гин. Тэгээд юм хэлэх гэж байснаа бэлчдэг. Хөвгүүдийн сургууль дээр мөрөөдлийн их сургууль нэртэй эссе өгөх талаар ярьцгаана. Бас орой клубд бүжгийн тэмцээнтэй тэнд дөнрөө нь оролцох юм баг. Шагналын сан нь нэлээд өндөр. Бүр Excel машин гинэ. Арай болж манай 3 тэмцээнд оролцохоор ирлээ. Оролцож байгаа хүмүүс нь мундаг гэдэл яриад байна. Бас 1-р байранд орвол яана гэж томроод идэв шүү. Тэгээ том дугаараад орсон яасан. Өрсөлдөгч нар нь лаг гараад байгаад шалдаа буусан гар гарч ирэв. Октын сургуультай BBS мөрөөдлийг нь асуух хэвээр. Найз нь өсчин болно гэдэг бол онц сурлагтнаас асуухад их сургуулийнхаа талаар бичгэхэд манай догсонд бичихэн байхгүй шаналаад сууна. Хөвгүүд бохор бүжиг гэдэг киног үзээ сууж байна. Тэг маргааш тэмцээнд явах юм байна. Гэсэн чи энэ хэд үзсээр. BB-ийнхээ мөрөөдлийг яриад жонхоны мөрөөдлийн талаар ярина. Багада хөл бөмбөгчөө сагсчин болно гэж мөрөөддөг байсан талаар нь ярина. Соноо ээжийнхээ мөрөөдлийг үзэж ангаахад орно гэдгээ хэлдэг. Эмнэлэгт бейсболын талаар мэдээ зурагтаар гарч байна. Аавууд дахиад л хамттай байна. Өвөр уугаа сууж байна. Амар. Энэ хэд маань тоглоомон дээр бооцоо тавихаар боллоо. Ээжүүд дуулж бүжиглээд тэмцээндээ бэлдээд бөөн инээдэм. Дуулангаа бүжиглэх юм бах. Хуурцаг нь мууцсан гэд ярьж исэн. Жамбон гарч ирээд хуурцгийг нь хөлдөөгчөнд авч хийгээд 15 минутын дараа гаргаад ирвэл шин юм шиг болно гэд өрөө рүүгээ орчдөг. Манай энэ нүүд мүд нь уулаагаад хэзүүхэн л байна да. Хоосон талах идэж аваад л шувууга үргэлжлүүллээ. Киногоо үзэж дуусаад гэрлүүгээ яваад тэг ганцаараа үлдлээ. Гадаа догсоонтой тааралдаад бас л муудалцаад салцгаана. Догсоон тэг рүү ороод загсан бов өгөөд сая яваад ирээрээ амжилт хүсээд гарах гэсэн жонхоны төрөвчийг аваачаад өгчих гээд гуйдаг. Манай хүн ч аваачж өглөө. Төрөвчийг хараад л байн жонхон ботолд ороод байна. Октын сургуульд манай гурвал хоорондоо ярьсан шигээ сууж байна.
Бас амин дэм найз нартаа авчирж манаг өгдөг. Төрсөн өдрөөр нь аав нь бэлэг өгнө гэсэн гэдэл ярьж байсан хонх дугарна. Октын сургуульд ч туслах хичээл нь бүгд бие даах хичээл болж солигддог. Та нарын энэ үе ямар сайхан үе гэж гэдэл багш нь яриад гараад явна. Догсон маань дуу сонсонгоо цонхоор ширцээр бусд нь тусын юмаа хийсээр. Хөвгөд ч ялгаагүй өмөлх нь өмөлж хичээл хийх нь хийсээр. Нууилийн ангид хөгжмийн багш нь орж ирээд хөгжим авч ирээгүй хүүхдүүдэд саваагаар зохиж исэн нууил дээр очиод саваа нь хугарчдаг. Тэгсэн багш нь за чи нэг дуу дуулаад суу гэдэг. Тэгсэн манай хүн тэгснээс зохиолын багшаа би болохгүй бол энэ хажуу ангийн савааг аваад ирэх үү гэж сандраад буу юм болно. Соноогийн ээж тэг явахаас өмнө гээд хисааны зутаншуул оруулж ирээд өгдөг. Аав нь ч баярлна. Бас жинжүүг авч ирээд хамт тооллоо гэсэн ч хэрэггүй гэж яваад өгдөг. Хүүтэйгээ хооллож агаад аав нь юм хэлийгээд хэлдэг. Чамтай л адилхан аавд нь ч гэсэн дэргэд сайн найз байвал сайхан л байна. Аав нь соноогийн ээжтэй сайн найзууд байж хамт ярьж хөрөөд зүгээр л үлзэн амьдралаа хамт өнгөрөөвөл сайхан л байна. Гэхдээ чамайг дургу байвал тэр хүнтэй найзлахгүй байж болно. Аав нь чамайг хэцүү байлгах юм дургу. Шийдсэн байхгүй л байна. Эхлээд чамтай ярилцаж зөвшөөрөл авъя гэж бодоод гэл ээрч муураад хэлнэ. Хүн харин аав надад бол та намайг байхгүй үед ч гэсэн халуун хоол идэж ивэл баярлна. Таны амьдрал штэ. Таал жаргалтай байвал надад хамгийн сайхан гэдэл аавыгаа баярлуулна. Догсон бас л унтаад хичээлээсээ хоцрох нэ. Гэхдээ л хантай дүнрүү нь хамт явна. Бас манай гудамд юмд донтдог. Хийснээ заавал дуусгадаг хоёр хүн байдаг гэд тэр нь жомбон тэг хоёрыг яриад байна. Ямар ч байсан тэг өнөөдөр хожно гэдэл тойруулаад хэлнэ. Хэдэд улс Шанхай хайлуун зочид бодол аваргын тоглолтын 5 дахь үүргийн 3 дахь тоглолт тэгч хүрээд ирлээ. Жонхоны ээж дүнрүүнтэй өрсөлд нь яах бол гэсэн нөхөр нь бол эхнэрийн супер дэмжигч бэлдүүлсээр л. Хажуугаар нь гэдэс гүзэн өвдөд 0 орох гэж төрөх шахуу юм л болно. Соноогийн ээжийг хүлээж ядан зогсох ах. Эренгүүт нь жинжүү герт нь оруулж өгөөд явдаг. Бас нэг юм хэлэх гэснээ болдог. Хаасайг бол бэлцэх хүмүүс. Жонхоны ээж бэлдэх гэхээр л нөхөр нь ингээд өг тэгээд өг гэд орлно. Хажуугаар нь хуурцаг нь мууцсан гэсэн сурсан эрдмээрээ гаргаж ирээд хөлдөөгчөнд хийгээд нөхрөө гайхшруулна. Жомбон шууга хийсээр уйггүй байдгийг шүү. Тэгээд найз охин руугаа залгаад салгасан буцаа салгаж байна. Энэ хоёрын проблем байна л да. Уулзах өдрөө сануулсаар тэгсэн цаанаас нь чи хин бэ гэж аав нь хорилсон. Манай жомбоны зүрхэнд баг амаараа гарах нэ. Хүүхдүүдэд чи гэртээ ирлээ. Бураал хичээл хийгээд ирээгүй байлаа. Маргааш бураа дотор байрлуугаа нүүх гэж байгаа юм байна. Эрт ирээд явуулаарай гэсэн аав нь за ишгэ хоол явж байгаа штэ. Би ажилдаа ирэхгүй л гин. Догсон дуудлаг хүлээсээр. Тэгийн тэмцээн дуусаж ялалт авсан байна. Бүгд л мэдээ сонсож сун. Харин дуудлаг хүлээж байсан догсон унтчих. Тэгч залгаж чадахгүй бодож нэг юм залгаад ярина. Соноо бурааг 12 хүртэл хүлээгээд зогсож байна. Бураа харин номын санд. Тэгсэн цаг хараад гинэт уулзна гэдгээ санаад гүүхээрээ гарна. Жонхон төвлөрч өгөхгүй л сун. Бураа яарад ирсэн соноо тайвшруулад би зүгээрээгээд л тэрвэрнэ. Маргааш нь жонхон яв ихнэр гэдэл өглөө гэхлүүлнэ. Өнөөдөр тэмцээний өдөр дуусаа шууд ирээрээ чамайг байхгүй амьдрал хэцүүднэ гэсэн соноогийн ээж хамт явхаар болдог. Яг энэ үед өндөг аваарэ гэдэл цагаан хоолоогоор орилоод байна. Хоёр ээж гарч өндөг авахдаа хуурцаг нь муудсан байна гэд нөгөө аргаараа хөлдөөгчөнд хийчихнэ. 15 минутын дараа ороод ирээгээд гараад явна. Манай хоёрч явахаар хувцас бэлдэж яхад нь өндөгний ах орж ирээд өндөг өгөөд хуурцгаа зөрүүлээд аваад явна. Бүх ард түмний дууны тэмцээн урьдчилсан шалгаруулалт эхэллээ. Манай өрсөлдөгч нар бие биедээ сэтгэл зүйн дайралт хийсээр л хүмүүс ороод ирэх нь тэр. Бураа явахар боллоо. Гэрийнхнээ ч гаргаж өгөөд аав нь ажилдаа байсан гэд явуулна. Ээж нь охиноо явуулж байгаадаа санаа зовсоор сэтгэл нь нэг л зураастай. Аавыг нь эрт ирсэн бол сайн байхгүй юу гэдэл бодохтой зэрэгцэн буланд аав нь бурааг хүлээгээд зогсож байдаг. Тэгээд баахан эм өгөөд дээр нь хизээ ямар үед уухыг нь хүртэл биччихсэн байдаг. Бас галаасны мөнгө атгаж өгөөд ганц удаа чолов мах авч идэрээгээд инээн. Бураа уйлаад лээ. Аав нь ч за яв хараас чи машин ирлээ гэд явуулна. Толиндоо байн харж уйлсаар бураа хөдөллөө. Аавч гаднаа юу ч болоогүй юм шиг хэрнээ бас л санаа зовсоор үлдэнэ. Ингээд манайхэд орхоор боллоо. Сандарч өөх гэж байгаа бололтой эхнээсээ хамт орсон хүмүүс нь дуулсаар. Дөнрөөний өмнөх хүн ирээгүй байна гэж гарах гэсэн хүн нь хүрээд ирдэг. Гадаад хүн бүр дөнрөөний дуулах гэж байгаа дууг нь төгөлдөр хууран дээр алъя гэдэл нь дуулаад манай хүний сэтгэл санаа шалгаар нэг болно. За дөнрөөний ч хэлж боллоо. Эхний үгээ хэлсэн шууд л боллоо гэдэл зогсоочдөг. Эгчнэр шоолоод хэрэг алга. Зурагтаараа жонхоны аав юм үзээд хэвтчихсэн өндөгний хүн хуурцгаа сольчиж гэд ороод ирхэн тэр. Эгчиж өөртөө итгэлтэй аргагүй дууга тавиад бүжиглэж ихлэх гэсэн дуугүй байж өндөг ирлээ.
Шив шинхэн өндөг ирлээ. Шив шинхэн өндөг ирлээ. Өндөг ирлээ гэж лаваад хаялаа. Шүүгчид болий гэсэн ч амаараа өөрөө аялчихъя гэд бүр бар пам пам пан пас пан гэж дуулаад өгнө. Нөгөө хоёр нь арай гэж чирч чангаасаар гарлаа. Номын санд сэтгэл санаагаар унсан дөнрөөнийг тайвшруулах сонов. Төрөвчөө харсаар байх Жонхван. Найзынхаа сэтгэлийг засахаар хоёр найз нь аваад гарсан. Ширээн дээр нь өөрийгөө эмчлэх арга, цагаан мах эргэх гүйлгэлтийг эмчлэх арга гэсэн ном харагдаад өнгөрлөө. Жонхваны аава манай эндээс хүн тэнцээгүй юу гэсэн нэг хүн тэнцсэн байна. Тэр нь Нойл. Тэгсэн сүүлийн нэг хүн үлдсэн. Амьд хөгжимтэй туулж байгаа насан ч ахимаг хүн юм шиг байна гэсэн чинь манай Нойл гитартаа дуулаад гараад ирдэг. Бүгд л уяран хайлна. Тэгсэн нөгөө хичээл дээр дуул гэсэн ичиж энэ дуугаа дуулаад ангийнхандаа үнэлүүлсэн юм байна. Тэгээд нөгөө ангийнхан найзтайгаа орохоор болж л те. Өвгүүдийг гарсан догсон доороос өгсөд ирдэг. Амралтын өдөр юу хийж байгааг нь асуугаад тэгтээ уулзаагүй мө гэсэн нөгөөх нь ажилдаа болчихсон гэд ирээгүй байдаг. Өвгүүд ч гайхсаар. Тэгсэн тэг өмнөх өдөр нь догсонтой ярьж дуусаад нэгэн бодсон нь өрөөнд нь үлдээгээд гарсан Жонхваны төрөвчөнд манай хоёрын авахулсан зураг байхыг харчхаад тэгээд найдаа бас зай тавьж өгөөд байгаа мó да. Жухалч ажилгүй байж үлдэхэр болсон байлаа. Нойрны им уугаад унтаад өглөө. Турбо кино сувагтай хат байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Цоо шинхэн шинэ ангиараа уулзтлаа. Түр баяртай.